Соёл болон түүний таархалт амрах зар хүрээнд янз бүрийн нөхцөлдөх нийгмийн амьдралаас хамаарах хэдий ч физик газар зүйн хүчин зүйлс бас нөлөөлнө. Энэ үүднээс соёлын газар зүй бол нийгмийн эдийн засаг ба физик газар зүйн загт орших хүн байгалийн харилцааны орон зайг ялгаа, түүний учир шалтгааныг судалдаг өвөрмөц салбар юм. 19-р зууны сүүлчээр дэлхийн янз бүрийн газар орны соёлын ялгааг харьцуулах, байгаль орчны хамаарлыг судлах нь соёлын газар зүйн гол зорилго болж байна. Тиймээс судлаачид олон талаас нь тайлбарлах болсон. Тухайлбал Германы газар зүйд Ратцел антрофо газар зүйг үндэслэхдээ энэ хандлагыг баримталж, уугуул мэдлэг, нийгмийн зохион байгуулалт, соёлын практикийг ойлгохын тулд хүмүүс амьдарч буй газар нутаг, байгаль ашиглалт, хүн байгалийн харилцаанд илүү ач холбогдол өгөх нь зүйтэй хэмээн үзжээ. Харин 1962 онд Микесл Вагнер нар хэл бол шашны нэгэн адил янз бүрийн соёл нь газар зүйн нутаг дэвсгэрийн янз бүрийн ялгаагаар илэрхийлэгдэнэ гэж үзсэн нь энэхүү салбар ухааны шин тодорхойлолт болсон байна. Марк Петерсон соёлын газар зүйн байгаль орчинд хүний үйл ажиллагаа ба соёлын нөлөө, хүмүүсийн орон зайн зохион байгуулалтыг судалдаг нийгмийн эдийн засгийн газар зүйн салбар юм гэж. Эндээс үзвэл соёлын газар зүйн судлах тооны маш оргин, хүрийг хамран антрополог, социолог, соёл судлалын заг дээр хөгждөг салбар ухаан юм.